Сайхан амарч цааж гин үү? Халуун зүүн шатаж өгөх гэж байгаа сте. Тэгвэл энийг үзээд сэрүүцэх нэгэн сэрүүцээд аваарай. Учир итгэлэг зүйлсийг тохиолддог ханаа мөгийн хүүхдийн цэцэрлэг. Уг цэцэрлэгт асуудалтай хүүхдээр номер 1-т орох манай гол дүрийн бяцхан охин Кая. Хачин ойлгомжгүй зүйлс хийж савлууран дээр ч бус хүүхдийг тоглохгүй өөрөө сочино. Гэтэл Каягийн араас үл мэдэгдэх гарнууд дэлгэж Каяг савлуурнаас унгаач ирэх ба. Энэ бол сүнстэй савлуур. Харин Кая маань яг үндэ сайхан сэтгэлтэй. Бусд хүмүүсийг сүнснээс хамгаалдаг, сүнсийг ганц л зохио зайлуулдаг хүчрэг сүнсний чадвартай охин билээ. Данж бусд хүмүүс Каягийн харж байгааг харж чаддгүй учраас юу хийж байгааг нь ойлгомжгүй асуудалтай охин гэж боддог. Кая ч өөрөө бусд хүмүүст хэлээд ойлгохгүй гэдгийг мэддэг болохоор хинт ч хэлэхгүй ганцаараа сүнстэй нүур тулдаг болжээ. Энэ бол хүчрэг сүнсний хүчтэй Кая охины түүх юм. Энэ удаад понитейлтэй охин сүнстэй ном уншиж Кая тэр номыг авчина. Гэтэл нөгөө понитейлтэй нь өөрийнх нь юм болоолаа гэж уурлаад ölчдэг. Багш нь хүртэл Каяг сахилахгүй чинь гэж удаад аргаа араастай. Гэхдээ энэ багш нь Каяг яг ч бас муу өгт гэж боддоггүй. Учир нь тэр Хаяа сүнс харж чаддаг. Каяг савлуурны сүнсийг устгахыг харсан болохоор айгүй л бусдыгаа аврах гэж ингэдэг байж магадгүй гэж бодно. Энэ багшийн чи яг энэ. Харин Кая мэн тэр номноос гадна өөр бүх зургтай номын нам скотчтой тайжээ. Кая багштай битгий нэ гэж хэлсэн ч оройн багш нь скотчийг хуулаад эхэлтэл Кая шууд сүнс мэдэрч багшийнхаа зүгээрээ сүнсийг нам ариусгадаг. Энэ үеэс хойш багш нь Каяг үнэхээр бусдыгаа төлөө хийж байгаа гэдгийг ойлгож үлдсэн бүх номыг гаргаж хаяваа. Данч өөр багш ирээд нөгөө номнуудын хуучин номын дэлгүүр тавьсан байдаг юм. Үүний дараа нойлын хаалга онгоохгүй байна гэх хэрэг их гарах болжээ. Гэтэл нэг охин бүр яг давсаг нь хагарлаа гэж ирээд орчин. Нойлын хаалга гаднаас амархан онгоогч хаалгыг гаднаас нь онгойлгоч хүн байхгүй бол нойлын сүнс тэр нойлд орсон хүнийг нь иддэг. Тэгтэл Кая гарч ирээд сүнсийн нойл руу урсгаж нөгөө охиныг аварлаа. Данч нойл нь бөглөрөөд хамаг усан гараад Кая минь өөр нэг огчд нам загнуулж орхивоо. Гэтэл энэ үед Чи огш ирээд Каяг хамгаалж өмнөөс нь загнуулдаг. Үүнээс хойш Кая ч бас Чи огштой итгэж илүү нээлттэй харьцдаг болжээ. Энэ бол Каягийн аав. Дандаа Каяг цэцэрлэгээс нь авдаг. Хаяа аавд нас жижиг сажиг толгой нурууны өвчин болсон сүнснүүд дагдагч Кая тэрийг ариусгаж өгдөг. Энэ орой ээж дээрээ эртэл хаалганы цаана хэрцгий дугааргасан аимшигтай сүнс түүнийг өгтөж авлаа. Ээж нь яг хүн үү эсвэл сүнс үү? Маргааш нь цэцэрлэгийн цэгэр өстэй огш нь хүүхдэдэд дагуулад гарцаар гарч итэл Саку гэхийн охин болонгийн башингийн хоёр давхраас өөдөөс нь цоо ширтэх өглөө царайтай эмэгтэй хүнийг олж хардаг. Маргааш нь ч бас тэрний дараа өдөр нь ч бас Саку эцэст нь цэцэрлэгийнхаа найзуудтай ил түүнд итгэж байгаа тоож байгаа хөвгт алга. Харин Саку гомдож ойлгохтэй бүр өөдөөс нь ууралж харч чадахгүй ээж битгий хүний хэлсэн юмыг хотлаа гэж чичрээдээ. Гэхдээ Каяд энэ үгэнд хурж өөрийнхөө төлөө тэмцсэн Сакуг шүхтээд өөрийнхөө сүнс хардаг гэдгийг ч хэллээ. Үүнээс хойш Саку Кая хоёр сайн найзууд болдог. Тэгээд Саку энэ удаад Каяд нөгөө байшингийн сүнсийг харуултал битгий хар гэж сүнс нь хөрлөд идэв. Кая ганц базаал хаялаа. Сүнс нь алга боллоо гэж харцлал өнөө цогноосоо цоо ширсэрлээ үжидیں۔ Тэгээс үлдээ Чи багштай хэлтэл тэр нэг өндөө хамаа хорлсон эмэгтэй цогцолж таардаг. Яа, иймтэй таруулж ижи. Энэ үед Кая хүн ч юм уу юу ч юм нэг зүйл дагсаар. Өнөөдөр бөөнөрөө цэцэрлэгт хүрээлээ орохоор боллоо. Энэ үед багш нь анхаар болго уншиж түүн дээр нь энэ хавьд нь хүүхдийн улгаа их гарч байгаа гэсэн байдаг. Зарим багшийн сонсноор л хүүхд нь нөлөө нь алга болоод оройн гинтл ханаас ч юм гараад ирсэн. Хүүхдээс юу болсон асуувал сайхны хүртэл ээжтэйгээ байсан гих цуу яриач хүртэл гарсан юм байна. Тиймээс үүнээс болгоомжилж хүүхдүүдтэй хол явж болохгүй, танихгүй хүн дагаж болохгүй гэж сайн анхааруулад явлаа. Энэ зарсан газараа ирээд Кая нэг цагаан өстэй охинтой тоглож байна. Гэтэл нөгөө охин эргэж харахын хооронд л халга болчдөг. Кая цагаан өстэй хайж иртэл цагаан өстэй ээжинд дотсон гэд бүр ээж нь гараад ирдیں۔ Харин манай хоёрыг Чи багш нь хайж байна. Энэ хооронд цагаан өстэй ээжигээ дагаад явах чидэл Кая нэг л зүйл биш байгааг мэдэрч цагаан өстийг татаж үлдээлээ. Гэтэл нөгөө Каяг дагаад байсан гар чинь бас гараад ирвээ. Багш нь арай гэж болоод нөгөө гарыг харснаа шууд л барьж аваад батраад ангаачлаа. Тэгээ багш нь шууд л хоёр өгтөө аваад гүрчлээ. Үүний дараа нөгөө гар чинь босноо. Зүгтаалгачлаа. Кая гэдэм бидтэй гэсээр харанхуй орой халга болдог. Орой цэцэрлэгтээ босч иртэл цагаан өстэй ээжин цэцэрлэгт хүрээлэн лөө яваагүй гэдیں۔ Бас тэр Каяг дагаад исэн гарыг хийн юм бол багш нь санаа зовоод Каяд аюулын төхөө өгдөг. Танихгүй хүнтэй таарал дуугаргаж сайн хүн байвал зүгтахгүй, муу хүн байвал шууд л зүгтнэ гин. Ингээд тарах болж Каягийн аав нэрээд авч явдаг. Гэтэл аав нь энд багштай нь уулзаад ээж идیں۔ Каяг явсныг харсан нэг хөвгт багштай хэлээд багш нь Каягийн ярилд гарлаа. Кая аюулд ороод нөгөө дохиогоо дуурахж жагаад угаасаа өөрөө хүчтэй юм болохоор сүнсийг базаал ирэхлээ. Гэсэн чинь ээж нь гараад ирдیں۔ Тэгтэл нөгөө Каяг дагаад исэн шилдэг бүдүүн ах чинь сүнс рүү нэг юм цацаад сүнс гэдгийг мэдсэн Кая хамаг хүчээрээ ариусгаж ирэхлээ. Энэ нөгөө хүүхдийг холгаалдаг сүнс нь нэс юм шиг байгаа. Энэ бүдүүн ах бол моб. Өмнө нь Кая мобыг аварч хийсэн юм. Гэтэл Кая харангуйтаа шууд дохиогоо дуургаад нас. Тэгсэн ах зүгтдгүй шүү. Багшийн хэлснээр бол сайн хүн зүгтдгүй гэсэн. Моб ах сайн хүн болтой. Дохион дугаар нь багш нэрээд моб бас хэн болохын асуудал. Дараа ирээгээд нэрийн хуудас багшд нь үлдээгээд өвчдөг. Цэцэрлэгтээ Кая нэг зураг зурж идэг. Энэ зураг нэг чухал шүү.
Тэгээд зураг бодох гэсэн хар өнгө нээдгүй. Тэгсэн бүх хүүхдүүдийн хар өнгө нас байхгүй. Бага ангийнхан нэг хүүхд авцсан цэцэрлэгийнхаа толыг битүү хараар бодсон байдаг. Харин хүүхдийг асардаг багш нь жоохон рейсист гараж таарад асуудалтай хүүхдтэй жоохон муухай харцч бусдтай сайхан харьцаад байдаг. За бас тийм амар рейсист бол биш л дээ. Тэгээд энэ багш нь оройн нөгөө заваарсан толийн цэвэрлэгч жагаад толноос сүнс гарч ирээд сүнсэнд оруулцдаг. Кая энэ үед сүнсийг мэдрээд араас нэртэл багшийн төлнөөс зуурсан. Кая шууд л сүнсийг зөхөж буцаад толир нь хөөчлөө. Гэтэл өнөө сүнс надад туслаач гэдэгдийн. Ийм хэрэг шийдэгдэж сүнс алга болсон ч үүний дараа багшийн зүүсэн Эпроны үг нь толны тусгалчийг эсрэг харагддаг. Бас энэ хэрэгээс хойш багш нь ягаад ч юм хүүхэд бүрт сайхан анддаг болжээ. Яг л өөр хүн шиг. Арай моб чи багштай Каягийн талаар ярихаар болцдог. Энэ гарч нь Каягаар оруулсан гэдээсэн да. Тийм болохоор Каягийн төлөө үнэхээр зүтгэхэр шийдэж өдөөрөөр Каяг сүнснээс хамгаалахын тулд таагнуулдаг болж таарсан. Тэгээд бүх зүйлийг мэддэг. Нэг бодлын сталкер юм шиг. Гэхдээ муу юм биш л дээ. 4 жилийн өмнө моб өөрийн гэсэн гэр бүлтэй байжээ. Гэтэл охин нь нэг өдөр машин мөргүүлж нас орсон байдаг. Эхнэр нь охиноо алдсандаа шаналж исэн ч моб огт гуниглаагүй байлаа. Учир нь моб сүнс гарч чаддаг. Тиймээс охиныхоо сүнсийг харж, түүнтэй ярьж, хамт цэцэрлэгт түрээлэн орж, охиноо нас орсны дараа ч түүнтэй хамт амьдарсаар иржээ. Мэдээж хий зүйлтэй ярих нөхрөө хараад эхнэр нь шанална. Гэтэл нэг өдөр сүнс охиныхон царай багаар өөрчлөгдөж, өдөр ирэх тусам моломл муу ёрын сүнс шиг болсоор эцэстэн. Ээжийг хамт авчивэ гэж аавдаа хэлдэг. Сүнс бие алдсныхаа дараа нөгөө ертөнц рүү явах ёстой. Эс бөгөөс энэ ертөнцийн муу мухаг шингээж муу ёрын сүнс болдог жамтай. Моб ботрыг ойлгож ээчигээ биш намайг авчив гэх үед дөнгөж хөлд орсон Кая хурж ирээд мобын охиныг ариусглаа. Энэ бол Кая моб хоёрын анхны уулзалт. Бас энэ моб нэг сүнсний байгууллагт ажилладаг юм байна. Тэр газраас нь мобд үнэхээр амар сүнстэй байшаа олцсон гэх мэдээлэл иржилтэй. Тэр газар нь Каягийн гэр. Тиймээс моб Каяг аврахын тулд нууцаар мэдээлэл цуглуулж багштай зөвлөддөг. Маргааш цэцэрлэгэн тарах цагт 5 цагийн мэдээллээр баг сургуулийн охин алга болсон гэж зарлжээ. Өглөө нь нас нэгөө алга болсон юм байна. Кая автагаа гэрлүүг арж итл өнөө алга болсон охин нь яг урдуур нь явж идэн. Кая автагаа охинтой хамт цагдаагийн хэлцээ явж гэрлүүгээ харъя гэсэн чинь охин айсан царай гаргаснаа. Би харж болохгүй гэж зогтчдаг. Тэгтэл Каягийн нүдэнд охины араас эвгүй сүнс тааж байгаа харагддаг. Охин сүнсийг гэртээ дагуулахгүй гэсэндээ л гэрээс хагалж зогтсон байжээ. Тэгээд явах газаргүй болоход Кая гарч ирээд охин тусалтал өнөө сүнс хармаар байна. Дараад байна. Амар байна гэж хэлдэг. Гэрлүүг арих замдаа нэг охин цогцтой тарчээ. Харин тэр сүнс цогцсын сүнс. Тэр цогцсон нүглөөхөн алга болсон өвгөний цогцоос байсан юм. Маргааш нь цэцэрлэгт нь хандивын тоглоомод иржээ. 3 охин тоглож байгаад нэг нь эвгүй хөөхөлтэй болдог. Гэтэл нэг охин нь харснаар бүр өөрийн хөөхөлтэй олгоё гэд ерөөсө тавьдаггүй. Энэ үед Кая ирээд болохгүй гэж хэлсэн ч охин аль хэдийнэ яваад өгжээ. Энэ өдрөөс хойш охины хувцс яг л хөөхөлтэй шиг урагдаж, өөрийнхөө өвсийг хөөхөлтэй шиг болгож таарч, өөрийнхөө шүдийг сугалж хөөхөлтэй ам шиг цуснаж улгаад өгтөл шиг царайтай болжээ. Мэдээч Кая минь хүүхэлтэйг аваад нам ариусгаж архилаа. Энэ орой чи агш нь Каягийн эцэгтэй олцоор болдог. Хэдий мобын хэлснийг сонсоод айжсэн ч ажлынх нь анхны эцэгтэй уулзлах өдөр учраас зэрэг гарган ирлээ. Гэтэл үүдэнд Каятай таарч аав ээжтэй нь уулзна гэхэд Каягийн царай эвгүй болсноо. Ээжтэй уулзаж болохгүй, ээж болохгүй гэдэг. Яг энэ үед Каягийн ээж нь гарч иртэл чи агш нь юу ч болоогүй шинжтэй мэдлж Каягийн талаар ярина. Кая болон мобын нүдэнд ээж нь аимшигтай сүнс шиг юу хэлж байгааг нь ойлгохгүйсэн ч бусдын нүдэнд ингээ нэг жирэмсэн ээжийг харагджээ. Хэрвээ сүнс хүний биеийг эзэмдвэл хүн өөрөө өөрчлөгдөж аимшигтай болдог. Гэтэл сүнсэнд эзэмдүүлсэн байх ёстой ээж нь огт өөрчлөлтгүй, эзэмдүүлсэн шинжгүй байлаа. Ээж нь зүгээр бол муу ярийн сүнс нь ялтчихгүй эзэмдэх хүүхдэн. Чи огш харихтай мобтой таарч, моб бас энэ бүхнийг сонсдог. Юутэйч маргааш нь цэцэрлэгийн ангиар аялалд явахаар боллоо. Гэтэл моб шинжэнгөө судалсны эцэст ээжийнхэн талаар олж мэдээд чи огштой ярилцъя гэсэн багш нь яваад өгсөн байлгүй л яхав. Галт тэргэнд суугаад буух газар буух гэтэл Кая хан тулсан NPC шиг бууж ирдгүй. Багш нь сандраад ортол хаалга нь хаагдаад манай хоёр тэр чигтээ суугаад явчваа. Тэгтэл гинтл хөнгөө байсан галт тэрэг чинь битүү сүнстэй болчдөг. Түрүүн Каяг буухаас өмнө сүнсүүд орж иж дүүрсэн салаад Кая гарч чадахгүй байсан байжээ. Яг дараагийн бодол буух гэтэл нэг урдуур нараад манай хоёрыг үлдээгээ буучтیں۔ Тэгтэл Японд оршдоггүй алдартай сүнстэй Кисарагийн бодол байсан юм. Манай хоёр буулгүй үлдэж хүний ертөнц дээрээ дараагийн бодолд удаг. Энэ хоёр моб залгаад манай хоёрыг машинтай таслаа. Чи огштой нэг GPS өгөөд тэгээд Кисарагийн өнгөрөхөд гинт GPS налга болчих нь санаан зовоод бас Каяг эмээтэй уулзах гад ирсэн байжээ. Каягийн эмээ бол Эбисумор Имүцү гэх алдарт сүнсний чадвартай эмээ. Ийм эмнэлэг тэртэл Кая өвхлийн борхтод харагддаг. Кая тэрийг сайн мэдгүй нэг эмээгийн өвхлийн борхныг хөөцсөн чинь бусд нас минийхийг хөө гэд галзуураад хэлдэг. Мобын чигээрээ бол Кая аюулд орно гэд чи огштой эмээр үн явуулдаг. Гэтэл эмээ энэ хооронд моб байсан газарт ирээд манай эд зөрч тараад
тэгсэн эмээ бүх үхлийн бурхныг хормын дотор айлгах чинь. Уг нь үхлийн бурхан чинь цагийн тулсан хүмүүсийг үхэхийг хүлээж агаад ирж авд юм байл та. Тэгвэл хизээ үхэхээ мэдж болдог гин. Зэн амиртай чинь үеэр эмээ охин хоёр зөрлөлтөд Кая эмээгийн өрөөнд эртэл гэр бүлийнхэн зургууд байваа. Зургийг хараад Кая гинтэл сонирн болчдөг. Энэ үед моб эмээгийн дагуулж эртэл эмээнд Каяг хараад айж тийм учиртай байсан бахнэ. Нана энд ямар ч буруугүй ганцхан миний ламиг ав гэд гуйгаад идэг. Харин Кая тас хар нүдтэй болсон. Сүнс зайлуулдаг мод дээрээ тавьсан эвгүй гихчний нэгэд харж исэн юм. Дараа нь Кая машин цэрээд эмээтэйгээ уулзч чадаагүйгээ хэлдэг. Яг ийм болчихсон бол тэр үеийнхэн дурсамж нь байдаггүй юм шиг байгаа. Амралтын өдөр Кая автагаа дэлгүүр хэсэж гин. Моб харин Каяг хамгаална гэд нууцаар дагж иваа. Гэтэл ганц нүд тайлжрах зурсал Каяг алдчихсан. Энэ хайж яваад бол Кая ааваасаа төрсөн гэжээ. Энэ үед саяхан л дүүрэн хүнтэй байсан дэлгүүр хов хоосон болж Кая аавыгаа хагаад ховц салах өрөөнд ирдэг. Гэтэл манай хоёрыг гар өгтөж араас нь ороо тартал. Хүний биш, манекений гар. Эргэн тойронд нь хөдөлдөг манекенууд байлаа. Моб Каяг дагуулаад зогтч лифтэнд иртэл Кая биш. Шал ор сүнс байсан юм. Мобыг өвтгийн даван дээр Кая ирж авраад Моб Каяг дагуулan дэлгүүрийн хяналтны хэсэгт аваачиж өөрийг нь аварсанд баярснаа хэлээд төвлөж явсан байдаг юм. Харин Каяг аав нь ээж нь ирээд авжээ. Манай өө ээж нь ирчлээгээд айгаа зугатаад өгчин. Тэгтэл ээж нь хүлээ гэхгүй юу? Кая тэгсэн тэр үгийг ойлгож идэв. Тэгээд эргэж хартал яг үндэ ээж нь биш ээжийнх нь төрсөн эгч Нана байдаг. Каягийн цэцэрлэгт шийтгэлийн өрөө гэж үе. Хүүхэд ямар нэг алтаа гаргавал тэр өрөөнд орж шийтгэлийн өрөөнд сүнс хүүхдийг шийддэг их цуу яриа хүүхдүүдийн дунд тархжээ. Сако энэ талаар Кая тэлж манай хоёр тэр сүнсийг зайлуулахаар өрөөнд очихоор боллоо. Тэгтэл агуулгын өрөө шийтгэлийн өрөө гэж андуураад яваад артал Сако харангуйгаа зайдаг болж таарна. Харин Сакогийн дээр сүнс. Кая Саког айгаад нэхэр нь гэрлийн асуудал нөгөө сүнс нь алга болоод зөвхөн гэрлүү тарагддаг сүнс болж таарваа. Кая нэг гэрэл унтраач нэг асаагаал. Сүнс гэрэл унтармагц баагаар өртөж Кая эренгүүт нь мэ. Тэгтэл чи ягш манай хоёрыг олоод жинхэнэ шийтгэлийн өрөөнд дагуулж арваа. Нөгөөхөн зүгээр ярилцлагын өрөө. Манай хоёр шийтгэлнэ гэж айтал багш нь чихэр өгөөд Каягаас яагаад тэр өрөөнд орсон тухай асууна. Кая тэр өрөөнд сүнс байсан. Би сүнсийг устгасан. Тийм үү? Тэгвэл яагаад Сако уйлаад байгаа юм бол? Харанхуйгаас айдаг болохоор Кая айдаг болохоор мэдсэнгүү албаар биш гэхэд багш нь аргадаж Кая бол сайхан сэтгэлтэй Саког аврах гэж хийсэн багш нь мэднэ. Гэхдээ бусдыгаа жаахан ойлгоод өгөөрэй. Гэхэд Кая уйлж Сакогоос уушлахгүйгээд манай хоёр эвлэрсэн байдаг юм. Энэ үед Каягийн эмээ Нанад Мирай тэрийг төрүүлээд өгсөн. Чи зөвхт Нана гэдэдэг. Энэ Мирай гэдэг нь Каягийн ээж. Каягийн ээж Мирай төрөлтөнд төхөөд эмнэлэгт хэвтгэр болжээ. Аав нь эмчтэй ярих оронд Кая тоглож сууж идэл ханаас ч эмэгтэй арилгах чимээ гардаг. Кая орлоныг сонсохтой зэрэгцэн түүний урд дуур нялхсан сүмөлгсөөр орилж буй эмэгтэй өрөөлөө яваад орчлоо. Кая өрөөр ортол битүүн яриа сүснүүд эмэгтэйг бүрхсэн харагдана. Эмэгтэй болохоор өөрийнх нь хүүхэд биш. Миний хүүхэд хаана вэ гэж орлоод идэг. Кая эргэн тойрны сүнснүүдийн носход эмэгтэй хэлтэл эмэгтэй хүнжил дотор жижигхэн зөөл хөдлөн. Тэр бол эмэгтэй дотоо төрөөд нас орсон хүүхэд нь байсан юм. Эмэгтэй Каяд баярлалаа гэж хэлэхдээ зэрэгцэн сувлэгч орж ирэхэд өрөөнд яг үнэндээ хинч байсангүй. Эмэгтэй хүүхдээ төрүүлэхдээ хэдих цус алдснаас болоод нас орсон байжээ. Каягийн эмнэлэгт хэвчснээс хойш Нана Каяг харахаар болдог. Гэтэл гэрт нь аав нь төлхөөр орхичижгээд ирнэ. Харин Нанад ааваас нь оройтно гэсэн мессеж ирчих. Тэгэхээр гадаа байгаа нь дүр тавирч чаддаг сүнс болж таарлаа. Нана Каяд мэддэг хүний чинь дүр тавираад гэрлөөч нь орохыг хүсдэг сүнснүүд байгаа. Онгойлгож болохгүй шүү гэж сануулна. Тэгтэл моб ирвэ. Кая гэд дуудаал бэрхжтийн. Жинхэнэ моб Каяг дандаа Кая самаа гэж дууддаг. За тэгсэн үүдэнд Нана. Гэрт байгаа чинь сүнс хэлж байгаад нь битээ идэг. Хурдан зогтоорой. Гэт Кая итгэж хаалган голготол сүнс байж таарад. Жинхэнэ Нана санарсан ч манай Кая сүнсийг ганц зохиол устгачлаа. Энэ үед Нана Каяг хүчтэй гэдгийг анзаардаг. Нэг өдөр моб алга болжээ. Тэгтэл мобос чи багшд нь цэцэрлэгт хүрээлэн дуулцъя гэсэн мессеж ирдэг. Оройн чи хүлээж идэл моб ирдэггүй. Тэгсэн хажууд нь тасгаар нүдтэй сүнс хүүхд сууж идэв. Чи эхэндээ анзаарахгүй. Гэртээ хараарэ гэж хэлэлхүү гарынхаа араар ээжээ гэж таллана. Өксөн хүмүүс гар ташихтаа хиний энийг даллахтаа эсэргээр нь хийдэг гин. Чи айгаад ээж рүү хартал. Аргашаа арцсан манай агш руу гүгээд ирж идэм да. Чи бүр сандраа зогтол өөдөөс нь моб гарч ирээд чи болсон явдлыг хэлтэл моб. Хөөх тийм үү? Та ямар их зүйл мэддэм бэ багшаа? Гэт гарынхаа араар ташаад иживэл яах вэ? Йоо за дуус. Тэгсэн нэг царайлаг ах гарч ирснээр ганц нэслээд мобыг зүгээр алгачлаа. Мобын бид сүнс шүглсэн байсан юм байна. Харин царайлаг ах бол мобын багш Наму. Сүнс хардаг сүнс зайлуулдаг хүчтэй. Өмнө нь мобд Эбисумари гэр бүлтэй орооцолдох хэрэггүй гэж анхааруулсан юм байна. Даанч моб Каяг хамгаалах гэж судлаад ахаар нь аюул орж магадгүйгээд мобыг хайж иржээ. Наму багаасаа сүнс хардаг, сүнс зайлуулдаг хүчтэй. Бусдаасаа өөрөж ирсэн намуг өвчтэй гэж авч үзэн янз бүрийн шинжилгээд оруулж төрөл бүрийн юм болгодог байжээ. Эцэст нь амьдрал нь утахгүй санагдсан наму амиа хорлохоор эмнэлгийн 3 давхраас үсэрдэг.
Энэ үед моб эмнэлгийн 313 тоо төрөнд орсон хэн бүхэн толгоогоо ханан савж өгдөг их яриагаар энэ өрөөг судлахаар бас сүнсийг зайлуулахаар иржээ. Тэгээд амиа олох гэж завцсан намайг хажуугийн 313 тоо төрөөний хөрөөч гэж бодоод аврах гэж оролдоно. Моб намайг өрөнд нууцаар орж янз бүрийн хамаалагч цааснааж эмнэлгээс хэд хэд удаа хөөгцөн ч намайг аврах гэж хичээнэ. Тэгээс үлдээ хажуугийн 313 тоо төрөөнд нь орж ханны наацаад хан тогч харцдаг болж. Тэгтэл нэг өдөр моб тагнуулж байгаа тэр өрөөндөө онцчин. Тэгсэн гинт намаа орж ирснэ. Та яагаад тогшоо болохгүй байгаа юм бэ гэдгийг. Харин мобын хажууд нүрээрээ хан савх сүнс байсан юм. Моб сүнс залуулагч ингэнэ цацдал нөлөөлөхгүй. Мобыг шууд барьж авснаа хан цаваад эхэлдэг. Тэгтэл намаа аварч манай хоёр анх ин танилцжээ. Намагийн амьдралд итгэл найдвар өгсөн ачтан бол моб. Тиймээс намаа мобыг юу ч болсон хамгаална. Нэрээ нам учраас Эбисүмори гэр бүлийн хүн юм билээ. Гэхдээ эмээгийнх нь хүүхэд болон ач нь биш. Каягийн хамаатан. Багаахт нь Каягийн эмээгийн үнэн төрхийг харлаа гэд асрамжийн газарт хөөгдөж ирсэн билээ. Тэгээд ер нь Эбисүмори гэр бүл дургу. Халивууны өдөр Кая аавтайгаа баярын газарт ирдэг. Тэгээд чи багштайгаа таарч аав нь багштай нэмэрч хооронд Каягийн хажууд өөр хүн ирээд Кая хүн андарчгээ зогтоод аав дээр иртэл дахиад нөгөө гарч нь идэв. Тэгсэн энэ гарч нь хүүхдийн улгаан хийдэг гар биш тараад албаар Каяг өөртөөгөө тааруулж байгаа тулгалах гад идэг. Тэгсэн Кая муу сүнс гэж ойлгоод хүчин ашиглалтал хүн юм болохоор юу ч нөлөөлөхгүй. Үүнээс болоод өөрийгөө хүчгүй болчлаа гэж утраад яг л имээрийгөө харчихсан Кая шиг болчдөг. Азар нам өрөө давардагч хаашаа ч юм дагуулад явчихна. Кая хүн биш, муу ярийн хүчтэй сүнс. Мобд хизээний өдөр гай болно гэж цааш нь харуулахаар шийдсэн байна. Энэ хоёр Каягийн аав багшаар нь Каяг хаж яваад багш нь намыг олдог. Тэгээд Каяг авах гэтэл намуу манай охины сүнсийг гаргаж ирсэн ээ. Энэ бол Каягийн чихэн төрх. Яавч хүн биш, муу ярийн сүнс гэсэн чи. Кая бол сайхан сэтгэлтэй, бусдтай л адилхан сэтгэл мэдрэмжтэй ингээл нэг жаахан охин. Хэрвээ Каяд ямар нэг зүйл хийх гэж оролдвол би чамайг өршөөхгүй. Каяг би хамгаална. Гэхэд чигийн халуун дулаан үс Каяд хурж угаарсан Каягийн сүнс би рүүгээ ордог. Уг нь муу ярийн сүнс бол өөрөө орох боломжгүй мэл та. Гэхдээ Кая бол хүн. Тиймээс би дэ орч чадсан. Намуугийн мэдгээр бол Эбисүмори гэр бүл том охиноо Мико болгон гэртээ үлдээж гаргах ёсгүй байтал Кая ягаад ч юм цэцэрлэгт явж энгийн хүн шиг амьдардаг. Тиймээс намуу мобтой нийлж Каягийн гэр бүлийг судлахаар болжээ. Энэ үед Нана Кая цэцэрлэгээс навч хамгаалт гэж зүрхэн хэлбэртэй цаас өгдөг. Маргааш нь Кая тэр цаасаа чи багштай үзүүлэлт дотор нь бүх хараал Нанад ирэг гэж бичиж. Чи энийг уншаад ерөн л амар юм болох гээд байна гэд Нанатай Каягийн талаар Эбисүмори гэр бүлийн талаар ярилцахаар боллоо. Эбисүмори гэр бүлийн анхны өвгдөөцсөн ах бурхны хүчтэй байсан гэлцдэг. Тэр хүчийг ашиглан гэр бүлдээ ихэд баялаг авчирсан ч түүний хүч чадал үр хөвгтөд нь өвлөгдөөгүй. Тиймээс Эбисүмори гэр бүл тэр хүчийг ямар нэг байдлаар үйлж авчруулахын тулд хараалын хүч ашигласан. Үүнээс олж том хөвгт нь эмэгтэй хөвгтөд төрөх болж том болох тусам өвгдөөцтэйгээ адилхан харагдаж ижлэгийн чадвар эзэмшиг болжээ. Хараалын хүчээр бий болсон учраас ёрын сүнс гэж үзэх нь чаргагүй. Каягийн ээж Мирай төрхтөө сүнсний хүчгүй төржээ. Учир нь тэр айлын хоёр дахь охин. Ээж нь Мирай Нана хоёрыг ялгаж харьцаад байсанд Мирай орлож Каяг сүнсний хүчтэй болгосноор өөрийнхөө уур хилэнг дарах гэж оролцсон гэж Нана боддог. Тэгтэл багш нь тэгвэл хоёр дахь хүүхэд нь ч муу ярийн сүнс шиг байсан Мирай өөрийнхөө ээжигээ болохгүйгээд хоёр хүүхдээ ижлэхэн сүнсний хүчтэй болох гэсэн хэрэг байх нэ. Гэхэд Нана тийм зүйл ах боломжгүй гэд Каяг дагуулan Мирайн хэвтэх эмлэг дээр ирдэг. Кая уг нь явж болохгүй гэж сануулсан боловч Нана Каяд зүгээр гэж хэлээд аалга онгойлох агшинд ярийн сүнснүүд Нанаг алах гэж оролддог. Энэ үед дуудлага ирж ээж нь өгснэг хэлнэ. Ээжийнх нь гарт улаан цаасан товроо дээр бүх хараал надад ирэг гэж ütсэн байлаа. Хэд хоногийн дараа Нана Чиэрөө залгаж Эбисүморигийн гэрт өртөг. Ийн Кая Чие Нана гороо гэрт нь иртэл моб Нама хоёроос иржээ. Ингээд Кая гадаа тоглож Нана үлдсэн гуравт Эбисүморийн гэр бүлийн бүх зүйлийн талаар ярьж өгөхөр боллоо. Өмнө хэлсэнчлээ Эбисүморийн гэр бүлд төрөх том хүүхдэр хараалын хүчээр охин болж төрдөг. Харин тэр хараалын хүчийг хэрэгжүүлэхэд хүй хэрэгтэй. Анхны өвөг дээдсийн хүч нь хүүнд байсан гэж үздэг. Тиймээс дараагийн хүүхдэд төрүүлэхдээ өмнөх Микогийн хүүг нь иддэг байх нэ. Харин хүчтэй хүүхд төрүүлэхийн тулд айлуулах гэзэндээ удаан тань. Каягийн эмээгийнх нь өхлөн ч бас учиртай. Эбисүмори гэр бүлийг үзэн ядах хэн нэгэнд торлуулсан. Харин Эбисүмори гэр бүлийг хамгаас үзэн ядах тэр хүн бол Каягийн ээж Мирай. Яагаад өөрийн гэр бүлээ тэглэн үзэн ядах болов? Бас ямар ч хүчгүй ээж нь яаж хараалын хүч ашиглаж чадав? Эбисүмори гэр бүл эрт цагаас сүнсний хүчтэй гэдгээрээ алдартай болж ихэд баялагтай болж ирсэн билээ. Харин тэрийд баялагийг олж авсан хүч бол сайн сайхныг хүссэн муу сүнсийг зайлуулсан гэдгээс биш. Хүссэн хүнээ алж болдог хараалын хүчээр олж авсан байжээ. Харин тэр хараалын хүчийг бий болгож чаддаг нь айлын хоёр дахь охин. Айлын хоёр дахь охин гидсэндээ хараалт гэж. Хараал өөрийн ихэнхээ гидсийг цоолж гарч ирэх хүртэл хүчтэй болсон гидсэндээ тэн. Ийн гарч ирсэн хараал ихэнхээ хамгийн их үзэн яддаг хүмүүсийг хөнөөдөг. Хамгийн сүүлд ингэж өгсөн хүн нь Каягийн эмээгийн төрсөн дүү Ёши. Ёши балчир байсан Нана Мирай хоёрт сайхан ханддаг. Бараг л төрсөн ээжээс нь илүү ээжиг нь хүн байжээ. Харин Ёшиг өгсний дараа Мирай ганцаардаж ганцаархнаа сургууль сурч дээрлэхүүлж хэцүү амьдралыг туулсан.
Энэ нөхөртэйгээ учирч хүүхдтэй болоо жирэмсний дэвтрээ харахтаа ээж миний дэвтрийг хадгалдаг болов гэж удаад гэрээсээ өөрийнхөө тухай жирэмсний дэвтрээ хайж идэл Ёшиэг их байдаг. Ёшиэгийн тэмдэглэлийн уушвал төрхтөө шууд өгөх болохоор айхгүй байна. Угаасаа өгөхээр эгч минь намайг замчилж өгнө гэсэн ашгүй миний хэрэг болох өдөр ирлээ. Мира энийг огт ойлгоогүй лээ. Энэ чигээрээ ивэл мик олгцууд нь тиймээс мэдих хэрэгтэй зүйлсийг энэ дэвтэрт бичээд үлдээлээ. Дараачийн хараалыг төрүүлэх хүн бол Мирай. Миний хүй гэдэг хүн шүү дээ. Сайн хараал төрүүлээрэ гэж бичсэн байт юм да. Энийг уншаад Мирай бүр шок. Мирайд Ёшиэг ослоор нас орсон гэж хэлсэн байл та. Тэгсэн Мирай ингээд Эбисүмори гэр бүлийн төлөө өгсөн гэдгийг олж мэдээд ийм хүний ос суртахуунаас хазаасан аимшигтай зүйл хийдэг Эбисүмори гэр бүлээ өөрийн удмаа үзэн ядаж бүгдийг устгах төлөвлөгөөтэй гэрээсээ зогтжээ. Тэгсэн эмнэлэг твтж байгаа Мирай дараагийнх нь фейлдэж болохгүй гэдیں۔ Мирай чинь хараал төрүүлэх заяатай хоёр дахь охин доо. Тиймээс хараал төрүүлээд гэр бүлээ хараач бүх цустай ийтэй юутай нь юу ч устгах гэж жирэмсэн болсон чинь төрөх төгтөө өөрөө ухаан алдаад тэгээд хийсрээр Кая яг цагтаа төрөөд хараалуулж чадаагүй. Тэгэл Каяг фейлдсэн гэдгийгсэн мэлээ. Тэгсэн Мирай чинь эмнэлгээс оргоцоо. Энийг Каягийн аав уцаар манай эдэд хэлээд манай эд Мирайг хайхаар алдаг. Тэгээд Наму мобтай Нана Кая чие гурав явтал Мирай хараалын хүчээр хооронд мөргөлдүүлээ наачтیں۔ Тэгээд ухаан алдсан Каяг авч яг цааш нь харуулах нь. Уг нь Мирай Каяг төрүүлчихэд энгийн амьдралдасч ер нь энэ чигээрээ энгийн амьдраад өгье гэж утсан. Тэгтэл Кая аваачид мобыг аварсан чинь Мирай юу зайлуулчих вэ? Айгүй бол Микогийн хүчтэй болсон эргүү гэд Каяг ирээдүйд Эбисүмори гэр бүлийн зан үйлийг хэрэгжүүлнэ гэж бодоод тэгэл жинхнээсээ устгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж дахин жирэмсэн болсон байдаг. Тэгтэл Нана ээж аль хэдийн өгсөн одоо намайг хороо тэгвэл энэ муу ярийн зан үйл чинь дуусна гэхэд Мирай юундаа гимгүүд царайлаад байгаа намайг хараал төрүүлээд өхөн гэдгийг мэдсээр ээжж энэ бүх үннийг надаас нуучаад гэхэд Нана тийм биш ээж чамайг харин ч тийм болохоос хамгаалж албаар чамайг гаднах ертөнцтэй холбож чамайг юу ч мэдгүй чигээр нин гэрээс явуулж эргэж ирүүлэхгүй болохын тулд хэдий хэцүү байсан ч муухай ашиглаж үннийг хэлээгүй гэхэд Мирай галзуурч бити хохирогч болж ижгэл хамаг хэцүү хүн зүйлийг би ганцаараа туулсан гэж яг Каяг алхаж шүү. Тэгтэл Наму ирээд ганц нислаад Каяг авардаг. Тэгээд Каяг чиэд өгч чие Каяг аван зогтлаа. Наму муу сүнсийг бүгдийг нусгаж чадахгүй ч энэ зэргийг бол хийчин. Уг нь Эбисүмори гэр бүл дургүй ирнэ яагаад тусалч вэ? Цаа чин мобыг хамгаална гэсэндээ моб ийм амар юмтай орооцолцсон болохоор Наму өөрийнх нь хүч суларч байгааг мэдээд Каягийн эмээгээс тулгамж гухаар атсан билээ. Тэгсэн эмээ нь өөрийгөө өхнө гэдгийг хэлээд үхээс өмнө Намугийн баруун гарт нь шингэсэн хараалыг нь авч өгөөд нас урдаг. Намугийн баруун гар нь сүнс зайлуулж байхдаа нэг хараал тусаад тэр хараал нь баг багаар тархаад байсан бол цаардаг. Тэгээд эмээ Наму тусалсан болохоор Наму хариу ярьж манай хэдэд тусалж байгаа. Бас эмээгийн үхээс өмнө хэлсэн үгийг дамжуулдаг. Ац жаргалтай сайхан амьдраарай охид минь. Энэ үгийг сонсоод Мирай хэсэг шокорч хоцорвоо. Энэ хооронд Наму моб хоёр шууд зогцчлаа. Зогцсон хойно Нана Мирайг тайшруулах гэж үзэн. Уг нь Эбисүмори гэр бүл том охиндоо нэг дахь Мико, хоёр дахь Мико гэх утга бүхий нэр өгдөг бол хоёр дахь хүүхэдтэй хандчгүй утгачгүй зүгээр л нэр өгчдөг. Угаасаа өгөх юм чинь гэсэн байртай. Харин Каягийн эмээ Мирайд ирээдүй гэсэн хандтай нэр өгчээ. Энийг сонсоод Мирай дотроо итгэхийг хүссэн ч хэтэрхий хүн зүйл туулснаас болоод бүр муу арийн сүнс болоод Каяг алхаар явлаа. Ийм Мирай хайж авсаар Кая дээр иртэлчээ багш нөгөө Каягийн зурсан зургийг барьж харж ирээд Мирай би таны хүүхдийн талаар ярилцахаар ирлээ. Танай охин эхэндээ ганцаарддаг гэсэн ч энэ сүүлийн хэдэн сар нийтж болж бусдаа сайн ханддаг, сайхан сэтгэлтэй хөөхөд гэхэд Мирай үгүй Кая том болоод Эбисүморигийн хараалыг дахиж хийн. Тэгэхээс өмнө би хамт авч өгнө. Каягийн нүдэнд би сүнс шиг харагддаг. Энэ ямар хэцүү байдаг гэж гэхэд багш нь Кая танаас айгаагүй айсан бол яах гэж ийм зураг зурх юм бэ? Кая гэр бүлтэй хайртай. Танаас биш ердөөл над хүрээлсэн хараалагч нь яхаа мэдхгүй танигдчихж исэн. Гэхэд ээж нь баг багаар зөөлөрч. Энэ үед Кая ирээд ээжээ Кая ерөөсөө айхгүй байна гэд ээжийг нь бүрхсэн хараалыг ариусгаж ээж нь ч амжилттай төрөөд бүх зүйл жин там болж аз жаргалтай төгсөв.